Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгээд харуулсан сонсож байгаа хэрхэн танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнаар дэлхийн нөөцөл нэвтрүүлгийг хөрөх гэж байна. Өдрийн минь мөг яах. Өдрийн минь дээ. Цэвэр тоглоод цэнгэг хамт Акофина хамтран ажиллана. За мөн таны гэр бүлийн хамгийн үнцэнтэй мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаар интернет эмнэлэг хамтран ажиллана. Шинэ найруулагчийнхаа нэрийг нь сайн хэлж надад харсан. Од Эрдэнэ билүү шилүү. Оо яа чи зүгээр сайн систем нилээ ууцын шиг лээ. За нөгөө л нэвтрүүлэг даваа гарагт сансар окторгуйг одоо орны талаар ярьдаг. За өнөөдөр бол сонирхолтой сансар окторгуй гэсэн сэдвээр танд ярина. За тийм ээ. Сансар окторгуй бол жирийн хүний төсөөлөө салин арсан их мэдлэг, сониуч хүмүүсийн сонирхлыг бүр маш их татдаг юм асар сонирхолтой итгэмээргүй ертөнц гэж хэлж болно тийм ээ. Тиймээс бид нар өнөөдрийнхөө энэ мэдээг сонсоод яагаад зарим хүмүүс ийм сансар окторгуй дуртай байдгийг баг зэрэг ч гэсэндээ ойлгох болов гэж найдаж байгаа. За ингээд сансар окторгуйн тухай хамгийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэж эхэлнэ. Бид бүр дугаарлцсан. За нэгдүгээрх нь сансарт ямар ч дуу тархахгүй. За учир нь сансар өөрөө юм вакуум орчим юм байна. За. Тэгээ вакуум гэдэг чинь ямар юм гэсэн чинь ямар ч молекул байхгүй хоосой орчин гэж вакуум орчныг хэлдэг юм байна шүү дээ. За. Сансарт ер нь бол молекул байхгүй гэж хэлж болно. Эсвэл маш цөөхөн сэрэг молекулууд байдаг гинэ. Тиймээс тэнд од дэлбэрлээ гэхэд за бүр нөө супернова боллоо гэхэд эсвэл ингээд манцар үүслээ гэхэд бидний чихэн дээр ингээд өрөөсөө ингээд нэг амар дэлбэрэлт олоод галтуул дэлбэрж байгаа юм шиг байгаад байхгүй. Нүдэн балаа чихэнд үлээ амар сайхан сууж ин гэсэн үг. За ямар ч чимээ сонсогдохгүй. Ямар ч чимээ тэнд бүр амар чимээ дэлбэрэлт болоод хахад юу ч чимээ сонсогдохгүй. За. Од дэлбэрнэ гэдэг чинь амар штэ. Бурхан тийм амар асар том хүчтэй дэлбэрэлт явагдаж байгаа. Тэгтэл бид нарт ерөөсөө дуу чимээ нэрэхгүй гэсэн үг. Угаасаа ингээд ничгнээд ороод ирүүлээ амар эзтэй тий. Бид нар чи яг ингээд байгалийн үзэгдлүүдээс аян цахихад яаж амар айдаг үлээ дээ. Бурхан минь зүрхэнстэй шар ус урдаг штэ. Тэгэхээр од дэлбэрэл сонсогддог бол тэгээ бараг өнгөрөө гэж хэлж болно. Яа тэгэхээр сансар ингээд чих дүжрэм чив чимээгүй гэсэн үг. Чив чимээгүй вакуум. Гинэ. За. Дараагийнх нь тэгвэл хар нүхэнд ойртох тусам цаг хугацаа удааширдаг гинэ. Тийм гэсэн. За. Энэ үзэгдлийг гравитацийн хугацааны суналт гэж нэрлэдэг юм байна. Мэргэжлийнх нь. За жишээ нь хар нүхний хажууд 1 цаг өнгөрөхөд дэлхий дээр ойролцоогоор 7 жил болно. 1 цаг өнгөрөхөд дэлхий дээр 7 жилээ. Тий. Хар нүхний хажууд та ингээд за мөрөөдөл л та ингээд юунд суугаад одоо супер сансрын хөлгөнд суугаад хар нүхний хажууд очиод 1 цаг болчиход ирсэн чинь дэлхий дээр 7 жил. 1 цаг болчлоо гэд ярихад дэлхий дээр 7 жил болчих. Яг энэ тооцоолоор хийгдсэн байдаг бах та. Харин тийм ингэ. Аав нь явцсан байдаг штэ. Тэр нэг охин эрэхт нь бүр ингээд ач мачин гарцсан охин бүр яг ингээд хөвшин эрттэй тий орцсон байдаг штэ тий. Тэгэнгүүт Интерстеллар дээр харин энийг зөв нэг энэ онлыг яг бодит кино болгож гаргасан. Кинон дээр сансрын нисгч нар Гаргантюа гэдэг ингээд супер мастай ийм хар нүхний хажууд ийм усан гариг байдаг. За тэр усан гариг дээр буудаг. За энэ усан гариг дээр 1 цаг өнгөрөхөд дэлхий дээр 7 жил өнгөрсөндөө тэнцүү гэсэн ийм тооцоололтой. Тий. Тэгээд кинон дээр дүрслэхдээ 75 секунд тутамд 1 удаа түг гэж дуурж байгаа. Тэр түг гэж дуурж байгаа нь болохоор гравитацийн хугацааны суналтыг илэрхийлж байгаа. 2 түг за 2 түгийн хоорондох 75 секунд тутамд дэлхий дээр 21 хоноод байгаа шүү. гэж байгаа. Тэгээд сансрын нисгч нар усан гаригаас хөөрөөд нөгөө нэг агаарт ингээд нөгөө хөлгөн юуж идэх штэ ингээд байж идэх штэ хүлээгээд тэгмүүд яг их хөлөг дээрээ ингээд ирсэн чинь их хөлөг дээр нь хүлээж исэн сансрын нисгч нь бүр хөгшрөөд өсөнд бооролцсон байдаг. Тий. Тэгдэг штэ. Тэгсэн санах нь охины нь бол хэвээр үнэхээр их санаад байна. Яг ингээд имлэгт охин дээрээ орсон чи охин имлэгийн орон дээр ингээд хөвтсөн. Гадаа цохор харсан чи гадаа хүүхдүүд ахолж идэг штэ. Тий. Тэгэнгүүт аав нь 40 хэдтэй сансарт нисээд тэгээд эргээд ингээ нэг юм 40 хэдтэйдээ ингээд эргэж ирэхэд охин нь аль хэдийн 90 хүрсэн. Охин нь 13 4 хүнтэй үлдээд тэгээд дэлхий дээр эргээд ирсэн чинь охин нь баг 90 хүрсэн байдаг шээ. Амар юм а тэ нэг бодлоо. Ингээ хойч юм шиг. Ойлгомжгүй байгаас. Үнэхээр ойлгомжгүй тий. За 3 дахь маш сонирхолтой нь нар шар өнгөтэй биш ээ. За бид нар ингээл хүүхэд байхдаа зургийн хичээл дээр нарыг шар өнгөөр төрслөөл эхэлдэг штэ тий. Нарлуу харахад шар өнгөтэй харагддаг. Тэгэл бид нар чинь одоо жишээлбэл хүүхэд байхдаа тийг зурдаг гэсэндээ одоо бүр уран зохиол руу ороод ирэх юм бол алтан шар нар
нар гэж ингээ сайхан дүрсэлдэг штэ тий. Гэтэл манай нараа огт шар өнгөтэй биш ээ. Сансарт байршуулсан телескоп буюу сансрын дурангаар авсан зургуудээр цав цагаан гардаг. Тэгэхээр нар цагаан өнгөтэй гэж хэлж болно. За. Тэр нөгөө бид нар шар харагдаад байгаа штэ тий. Энэ болохоор дэлхийн агаар мандалтай холбоотой ингэнэ. За. Нарны гэрэл ингээ дэлхийн агаар мандал руу нэвтэрч нааш орж ирэх үедээ зарим гэрлийн туяанд шүүгдээд шар өнгийн гэрлийн туяанд түлхүү нааш орж ирд юм байна. Тэгэхээр тэр нөгөө шар өнгийн туяа орж ирж байгаа учраас бид нар нарыг шар гэж хараад идэм байна л да. Энтэй холбоотой. Тэрнээс ч нар бол яг үндсэндээ танаас ийм асуулт та мэдгүүдээр ирэх юм бол нар цагаан өнгөтэй шүү. За. Бас нэг сонирхолтой юм. Сар үнэртэй гинэ. Саран дээр үнэр байдаг гэж юм. За ер нь бол сар агааргүй орчин гэдэг бид нар мэдэн штэ тий. Агааргүй тиймээс үнэртэх боломжгүй. Гэхдээ үнэртдэг гэж байгаа. За яаж гэхээр нэг сарны хөрс сансрын нисгэгчдийн гутлын уул бусад зүйлд ингээд наалдаж орсон байдаг нь үнэртэй дийдгийн гинэ. Аполло хөтөлбөрийн сансрын нисгэгч нарын хэлснээр болохоор сарны шороо ингээ айгүй сонь үнэр гаргадаг гэж байгаа. Жишээлбэл шатсан дайр шиг үнэртдэг. Ухаа. За гагнуурын утаа шиг үнэртэж олно. Шатсан металл шиг үнэртэж олно. Галт тогооны сальфитыг шатаасан юм шиг үнэртэж олно. Одоо бүр хамгийн ойрын жишээ гэдэг юм бол тэрнийг айгуу сайн мэддэг шүү дээ тий. Эсвэл нэг хэсэг чи манайхан өнөө будаа шатахаад бүү юм болоод шүү дээ тий. За. Тэгэхэд гардаг үнэр чинь яг сарны тэр юунаас үнэртдэг гинэ, сарнаас үнэртдэг гинэ. Йоо сони тий. Амар сонирхолтой юм. За дараагийн сонирхолтой баримт. За сансарт гал ус хоёр бол бөмбөлөг хэлбэртэй болно гинэ. Тэгээ уйлах юм бол нөгөө нөлөөс нь бөмбөлөг болно. Тийм ингээ бүв бүрхий болно гэсэн. За сансарт таталцал бараг байхгүй. Тэгэхээр альва шингэн эсвэл хий ингээ нөгөө өөрийнхөө гадаргуугийн хүчний нөлөөгөөр хамгийн бага энерги зарцуулдаг хэлбэр буюу бөмбөлөг хэлбэр шилжиж чинь. Тий. Тэгэхээр дэлхий дээр усны тослол бол ингээ доошо газрын татах хүчээр доошо ундаг, газарлаа унаад. Тий. Тэгээд таталцлын нөлөөгөөр ингээ газар унахтаа хавтгай хэлбэрт ороод ингээ тардаг болвол сансарт хэрвээ ингээд ус таталцал байхгүй учраас ямар нэгэн шингэн ингээд гаргачлаа гэж бодоход гадаргуугийн таталцал байхгүй учраас шууд ингээд бүв бөөрхө бөмбөлөг хэлбэрт ордог. Ер нь бол бөмбөлөг хэлбэр гэдэг бол хамгийн бага энерги зарцуулдаг хэлбэр юм биш үү? Киномон тэр их харагдаг те. Уйллаа гэхэд ингээд нүлмэс нь ингээд доош онохгүй ингээд бөмбөлөг гэж. Тий, одоо ингээд ус ингээд сансарт ингээд ус уух гад ингээд ил асуул. Тэр нь ингээд ийм бөмбөлөг хэлбэр болно. Тэгээд олон улсын сансрын станц дээр ус гаргаж ирвэл тэр нь бөмбөлөг хэлбэртэй шууд гарч ирээл бөмбөлөг хэлбэртэй болчихно бүв бөөрхий. Тэгэн гутаа агаат тэр нь өөрөө ингээ бөмбөлгнүүд ингээ усны молекулууд хөвөөд. Тий тэгэн гут хуруугаараа ингээ тэр усны молекул ингээ түлхээд тэгээ цааш нь тэр нэг бөмбөлөг хэлбэртэй байгаа усны туслуудаа ингээ цааш нь жингүүдүүлээд хөвүүлээд явж болно. Тэгээд сансрын нисгэгч нар ус уухтаа агаарт тэр ингээ хөвж байгаа бөмбөлөг болгоод тэгээд тэрийг амаараа гэж сорж явдаг. Тийм үү гэжээд зугаатай юм шиг. Тэгсэн галны тухайд. За хэрвээ дэлхий дээр ингээд гал асуул дэлхий дээр гал сахта галын дүл дээшээ шатдаг шууд дээшээ шатдаг. Энэ болохоор халуун агаараар агаарын сэлгэлт үүсээд хүүтэй агаар ингээд доороос нь орж ирээд байгаа учраас дээшээгаа халуун агаар нь дээшээ дэгдээд нь штэ. Тэгсэн физикт бол мэдээж энийг конвекцийн урсгал гэж нэрлэнэ. Харин сансарт ямар нэгэн агаар байхгүй учраас галын дүл бүх чиглэл жигд ингэж тарах нь дээрээс нь жижигхэн бөмбөлөг хэлбэртэй болно. Дахиад ийм бүрк галан одоо зочид гал юм явж явах юм уу те. Тийм л юм бэ. Нөгөө нэг сайн нэг гарсан сөөлгийн хүүхэлдэйн кино ойлоо нөгөө нэг гал бас элементс шүү дээ. Элемент дээр чи гал бас хоёр ингэж явж байгаа хоорондоо ингэж дурлалцаал ингэдэг шүү дээ. Яг тэрний толгойнууд шиг байх юм байна те. Ер нь тийм байх юм байна. Хөөх юм байна. Тэгээд ихэвчлэн гал шаргал өнгөтэй харагддаг бол одоо дэлхий дээр бол ингээд гал улаан шаргал өнгөтэй харагддаг бол сансарт цэнхэр өнгөтэй харагдана. Яг л нөө спирт чатааж байгаа юм шиг юм. Тий. Хүчил төрөгчийн агаарт бол нэг хүчил төрөгчийн хязгаарлагдмал байдал байгаа. За маш хүйтэн гэдэг хүчил төрөгч асар бага учраас шаталт илүү удаан ер нь бол удаан буюу бага хурдтай явагддаг гинэ. Тэгээд удаан шатдаг гэсэн үг. Сансарт хурдан шатаад дуусчт юм бах та. Тийм болохоор юу яадаг юм бэ? Агаарт сансарт бол хэрвээ гал ингээд тасаах юм бол цэнхэр өнгөөр харагна. Бид нар нөгөө нэг химийн хичээл дээр нөгөө нэг спиртэн дэн дээр ингээл юм хасаагаал дуршдаг шүү дээ. Яг тэр шиг өнгөтэй харагдана. Ер нь тийм байх. Цэнхэр өнгөтэй харагдана гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цэвэр тунгалаг цэнгийг амт Акофина хамтран ажиллаж байна.
За ийм ус байна. Aquafina гэдэг дэлхийд борлуулалтаараа за бас чанар стандартаараа тэргүүлэгч ийм савлсан усны нэг ийм алдартай брэнд байгаа юм байна. Их гой зүйлхэн хамттай юм билээ шүү дээ. 40 гаруй хооронд борлуулагддаг гинэ энэ ус. За. Aquafina нь хүний биеийн эрдэсийн зохистой харьцааг хангасан кали, натр, магний зэргийн бодисуудыг агуулдаг. Тэгээ калиум бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн хүчин шүлт буюу бид нар pH гэж ярьдаг болсон тийм ээ. pH гээд pH-ийг тэнцвэржүүлэхэд тусалдаг аа. За Aquafina нь олон улсын стандартыг хангасан үйлдвэрлэлийн эхний шатнаас эхлээд хэрэглэгчийн гарт яг ингээд очитлоо дамждаг тэр бүхэл дамжлагт нь Америк нэгдсэн улсын PDA буюу нөгөө хүнс эмийн хяналтын газар гэж яриад байгаа тий. Энэ газраар баталгаажсан тэгээд PepsiCo компаниас тавьдаг юм шалгуур үзүүлэлт болон Монгол улсын савлсан усны стандарт эрүүл хэвийн шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг гэсэн байна. Энэ усыг ингэдэм байна. Орчин үеийн хэрэглэгчид бол мэдээж байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох хандлагатай болсон. Тэгээд Aquafina ус бол хөнгөн, тунгалаг, дахин боловсруулахад хялбар ийм савлгааг албаар байгаль дээлтэй гэдэг утгаараа ийм савлгаанд хийд юм байна. Тэгээд гаднаас нь ингээд барихад нэг тийм амар зузаанч биш айгуу гоё нэмхэн материал. Тийм харин тийм бил янзын нэмхэн юм байна. Тэгээд нөгөө ийм болохоор энэ савл юуг болохоор хуван зэрэг бол дахиад боловсруулахад илүү бага зардал гаргадаг. Тэгээд дахин боловсруулах зориултаагаар ингэж хөнгөн тунгалаг ийм савнд хийд юм байна. Тэгээд энэ Aquafina усыг болохоор Pepsi, 7up, Mirinda, Mountain Dew гэдэг ингээд ийм алдартай ундаанууд Lipton, Ice Tea, за ингээд Sting гэдэг энерги ундаагаар алдартай PepsiCo компани стандартын дагуу үйлдвэрлэж байгаа юм гин. Харин тийм чинь дэлхийн 40 гаруй оронд борлуулагддаг. Тэгээд яг нөгөө борлуулалтад тэргүүлдэг энэ усыг эх орондоо аль биесны онцгой хэрэгтэйгээр манайх өөрсдөө үйлдвэрлэж байгаа юм билээ шүү дээ. Тийм байна. Тийм байна. За худалдаалагдах газрын хувьд бол том супермаркетуудаар бүгдэнд нь очсон байгаа. CUGS 25 байгаа, E-Mart, Номин, E-Mart, Сансар E-Mart тий. E-Mart оргил гэл ингээл ерөөсө бүх дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Aquafina Mongolia гэдэг энэ хуудаснаас бид нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Утасны дугаар нь бол 7575 tik юм байна. 7575 tik. За баярлалаа манай нэвтрүүлэгт. Баярлалаа. Цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаа. За нөгөөдөл нэвтрүүлэг сонирхолтой сансар оторгуу гэдэг булангараа танд хүрж байна. За дараагийн нэг сонирхолтой зүйл буюу 6 дугаарт юу сонирхолтой болж орж ирж байгаа гэхээр сансрын хог хаягдл айгуу сонирхолтой байна л да. За ингэж байгаа 2025 оны 6 дугаар сарын байдлаар дэлхийн тойрог замд 40,000 орчим юм хиймэл дагуул маягийн объект байна гинэ. За эдгээрээс 11,000 орчим нь яг идэвхтэй одоо ажиллаж байгаа хиймэл дагуулууд. Бид нарт одоо газрын зураг мөрөг юу гэдэг тийм мэдээлэл дамжуулдаг. Тийм хянахад тусалдаг. Харин 29,000 ширхэг нь ажиллахаа болцсон хаягдсан хиймэл дагуулууд байгаа. За. Тийм тэгвэл NASA-гийн бүртгэж хянжаагаар одоо яаж ийн гэхээр 1 см хүртэл хэмжээтэй 128 сая ширхэг бит байна. Сансарт ийм 128 сая жижиг бит. За 1 см-аас 10 см хүртэл хэмжээтэй 900 мянган бит байна. За. Тэгээд 10 см-аас том хэмжээтэй 50 мянган бит байна гэж NASA тоолсон байгаа. За энэ мэдээллийг LifeScience.com, Orbital Debris.eg, GSC.eg, NASA.gov.eg мэн гэдэг энэ хуудасуудаар бид нар яг харах боломжтой юм байна. Яг энэ рүү нэвтэрч ороод тэгээд ер нь бол ингээ баримжаагаар бодоод үзэхэд ойролцоогоор 130 сая орчим бит дэлхийг тойроод ингээ нисчихэд юм байна. Том жижигээс үл хамаарат тийм ээ. Тэгээд эдгээр жижиг хог хаягдлууд хэдийгээр ингээд айгүй жижиг юм шиг сонсогдож байгаа сте 1 см гэх юм жоохон. Гэхдээ секундэд 8 км хурдтайгаар нисчихэд ингээ асар хурдтай гэсэн үг. Секундэд 8 км гэдэг чинь амар штэ тий. Тэгээд ингэж нисэхдээ одоо ажиллаж байгаа хиймэл дагуулууд сансрын хөлгүүдэд ихээхэн хохирол учруулдаг. Одоо жишээлбэл нэг эд ангируу ороод гацаах ч юм уу эсвэл ингээ зүсэх ч юм уу тий. Ийм эрсдлүүд учруулдаг. Тэгээд дэлхийн тойрог замд байгаа сансрын хог хаягдлын нийт масс нь 9,000 тонн гэж амар их байгаа ч тийм. Тэгээ үүнээс ойролцоогоор 4,000 тонн нь дэлхийн тойрог замд буюу газрын гадаргаас 2,000 км-ийн дотор төвлөрч байгаа гэж байна. Одоо өөрөөр хэлбэл бид нартай ойрхон 4,000 тонн хог хаягдл байх нь шүү дээ сансрын. Тийм байна. Тэгээд доод тойрог замд дэлхийн бүх хиймэл дагуулын 80-аас 90% нь байршиж дэлхийг тойрдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр 4,000 тонн ийм ойрхон байхад чинь 80-аас 90% нь бид нар хувийн хиймэл дагуулуудад бол айгүйх хохирол учирч магадгүй байгаа дагааз. Тэгээд ингэж л энэ орхигдсон хиймэл дагуулууд болохоор за яг хуу 1 см-ээс 1 см 10 см хэмжээтэй бол байхгүй. Тэгэхээр яаж 1 см хүртэл хэмжээтэй 128 сая ширхэг сансрын хог үүссэн бэ? Анханасаа одоо тийм 1 см хэмжээтэй сансарт ийм хог бол байгаагүй. Тэгээ энэ хогнууд хаанаас гараад ирв?
энэ олон жижиг ийм хогнууд хаанаас гараад ирвэ гэсэн чинь орхигдсон хиймэл дагуулууд түрүү нисэж гин гэж байгаа шүү дээ. За орхигдсон хиймэл дагуул хөлгийн одоо ийм хэлтэрхийнүүд дандаа. Тэгээд агаар мандлын дээд давхаргад маш асар өндөр хурдтай орж ирээд уг нь бол ингээд дэлхий рүү ингээд хаягдах гад явдсан байдаг. Орхигдсон хиймэл дагуулч унах гад. Тэгээд асар хурдтайгаар ингээд нөгөө нэг агаар мандал руу ингээд ороод ирэнгуут одоо буух үнцэг таараагүй болохоор буцаагаад ойлгочдөг юм байна. Ойгоод цогцдог гинэ. Тэгээд буцаж ойгоод одоо юу гэдэг агаар мандал руу орж ирэнгуутаа шатаад ингээд буцаж ойгоод буцаа сансар руу шидэгдэн. За ингээд шидэгдэхдээ бутраад дэлбрээд ингээд шатаад хідэн хэсэг болоод за ингээд агаар мандлын дээд давхархад ойхтоо тодорхой хэмжээнд халж шатаад ингээд шатгаараа задраад бутраад дэлбрээд олон хэсэг болчдөг. Тий. Тэгээд 1 см хэмжээтэй байгаа юм шүү дээ. Тий, тэгээ ингээд салаад бутраад ингээд дэлбэрсэн. Тэгээд хідэн 10 метрийн хэмжээтэй том хиймэл дагуул нөгөө анхны хэлбэрээ хадгалахгүйгээр дэлхий рүү ингээд шууд дэлхий рүү орж ирээд унчих байтал дэлхийн агаар мандлаа ингээд хамгаалаад буцаагаад түлхэгчдэг болохоор маш олон хэлтэрхий болоо тэгээл буцаж агаар мандал руу түлхэгдээд тэгээл дэлхийг тойрол ээждэг. За. Тийм тэгээд сансрын хог бутраад задраад ингээд олон жижиг хог болж үүсэж байгаа. Тэрнээс сансарт анханаас ийм олон хог бол байгаагүй. Дандаа л хүмүүсийн тарьсан хүндрэлттэй тарьсан одоо юу гэдэг эвдэрхий сансрын хөлөгч гэдэг юм уу хиймэл дагуулын үлдэгдлүүд. Хүн байгаа газар хог хаягдл яалчгүй байх. Яг харин тийм. Тэгээд сансрын хог бол сансрын хөлгийн үлдэгдэл хилтерхийнүүд гэхээр ерөөсөө дандаа хүнд металл биетүүд байна. За тэгээд эн чинь ингээ нөгөө 1 гээ тоолоход 8-аас 10 км ниссэн байна гэж байгаа шүү дээ. Асар хурдтай. Тэгээд ийм металл буюу одоо төмөрч гэдэг юм ийм металл биет учраас жирийн бууны сумнаас 15-аас 20 дахин аюул хөнөөлтэй. Гэж байна. Одоо энэ сансарт нисэж байгаа энэ хогнууд бол. За тэгээ бүр ингээд элсний ширхэг шиг хэмжээтэй буюу 1 мм хэмжээтэй байлаа гэхтэл сансрын хөлгийг эсвэл хиймэл дагуулыг зүгээр ингээд нэвт цохоо цаашаа гараа авчихна. Цоо цохоод гараа авчихар тийм их хурдтай хүчтэй агаарт нисэн юм жидэг. Бууны сумнаас ихэр чи нэрнгээсээ айгүй асуудалтай юм ба шүү дээ. Тий. Тэгээд амар олон хөлөг хөөрөх байх та. Тэгээд энэ асуудлыг яаж зэгцэлэх вэ? Одоо шийтгэл багт. Тэгээд энэ төрлийн осол гэмтэл аваар бол сансарт хийдэд гарч исэн. За ер нь л жилд дунджаар мөргөлдсөн, дэлбэрсэн санамсаргүй байдлаар ингээд хуваагдах одоо гэдэг хувааж дэлбэрч олон бутархай болох 12 тохиолдол жил дунджаар гарч идэг. Тэгэхээр энэ тохиолдлууд одоо ингээл сансарт ингээл нөгөө нэг эзэнгүй хаягдсан юм дээр явж байгаа л хоорондоо төсөөл мөргөлдөөл дахиж бутраал олон болоо л идэг. Тэ. Тэгэнгუთ ингээд нөгөө ингээл хоорондоо мөргөлт тусмал бутраал олон хэсэг болоод тэгэл сансрын хог хаягдал улам нэмэгдээд идэг. Тэ. Тэгээд ер нь бол дэлхий рүү өдөр бүр 2 хиймэл дагуул унж идэг гинэ. За. Тий, тэгээд NASA одоо энийг хаана унах нь үгээд ингээд координатын тогтоогоод ингээд хараа тооцоолоод хянаал байж идэг юм байна. Ирээдүйд энийг яаж хийдэх вэ? Магадгүй ингээд сансарт нэг ийм жижигнүүдийг өөртөө ингээд соронч шиг наачдаг ийм төхөөрөмжүүд гарч ирэх болов яах вэ? Энийний тухай ингээд нөгөө юу ээж тий хэдэн жилийн өмнө бас мэдээлэл гарч ирсэн. Нөгөө ийм лазер буу туршиж үзэж байгаа. Нэрээ тэгж ярьж байна. Тэгээд тэр лазераар тэр хогнуудыг ингэж нөгөө буудаж бүр задгаа сансарлаа. Одоо энэ чинь ингээд нөгөө орбит буюу дэлхийг тойрж ирээд байгаа шүү дээ. Дэлхийн татах хүчний тэр тойргоос нь цааш нь ингээд задгаа сансарлуу буудаж гаргадаг ийм технологи туршиж байгаа гэв. Тэгээд тэр нь болохоор лазер буу. Тэгээд тэр яаж байгаа юм бага мэдэхгүй ямар төвшөнтэй явж байгаа юм. За нэвтрүүлгийн дэмжин ажлагчаа танилцуулна. Улаанбаатар хотод 14 цаг 29 минут болж байна. Дэмжин ажлагчаар хит төлрөл таг үнээр ард хоцорлоо гэсэн үрэтээр директор хөлс дарагч ажиллаж байгаа. Хэрвээ танд хит төлрөлтэй холбоотойгоор гарын алга хөлрөх, байнга нойтон байх, суг ба хөлийн уул нойтон байх, хит хөлрөлт, хулмас таг үнээр шивэр гэх мэтчил энэ асуудал шинж тэмдгүүд байгаа бол директор хөлс дарагчийг хэрэглэхийг зөвлөж байна. За баярлалаа директор хөлс дарагч хамтран дэмжин ажиллаа. За баярлалаа. За дараагийн нэг айгүй сонирхолтой зүйл болохоор Beetlejuice дэлбэрх юм бол тэнгэрт 3 хоногийн турш 2 нар гарнаа гэсэн баг. За. Гэхдээ газарт 2 хам винтлэхгүй л дээ. За Beetlejuice гэж энэ юу яриад байгаа юм бэ гэхээр сансар огторгон хамгийн анхны 10 тод оддын нэг юм байна. За. Тэгээ орийн одны орд дох ийм авраг улаан од юм байна л да. За энэ од дэлхийгээс ойролцоогоор 642 гэрлийн жилийн зайд оршдог. За. Манай нарнаас 900 дахин том. 900 авраг улаан том. За одны амьдралын мөчлөгийн дагуу амьдралынхаа төгсгөлд дөгж байгаа ийм одоо од байна л да Beetlejuice бол. Тэг ер нь бол хизээмүүдгүй дэлбрээд супернова дэлбэрэлт болох нь цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа. За. За ер нь хизээгүй дэлбэр супернова болох гэж байгаа. Дор хаяж 3 од байгаа мэн л да. За. Одоо тэдгээрээ дурдах юм бол нэгдүгээрт өнөөдөр яриад байгаа нь Beetlejuice, Antares, VY
Canis Majoris гэдэг ийм 3 од байгаа юм байна. Ер нь бол айгүй ойрхон дэлбэр. Ингээд дэлбэрдэг Супернова, тий, супернова харна гэсэн үг. За. За, энэ одод өнөө маргааш дэлбэрч магадгүй. За, одоо маргааш жишээлбэл юу болохыг мэдэхгүй. Эсвэл 100 мянган жилийн дараач дэлбэрч магадгүй. Хоорондоо ийм амар нөгөө нэг хол зайтай. Эргэн тойрон байгаа бүх одоос хамгийн түрүүнд дэлбэрэх энэ од нь баггүй юу? Уг нь бол энэ Betelgeuse. За. За яагаад нэг бол өнөө маргаашгүй хичээд эсвэл ингээ бүр 100 мянган жил гээд байгаа юм гэхэлэр одны нас өөрөө ямар урт хэлээд тий хэдэн тэрбум жилээр яригддаг штэ тий. Тэгээ хүний настай харьцуулах юм бол асар урт. Тиймээс ер нь бол дэлбэрэх болцсон. Гэхдээ яг өнөөдөр биш юм уу одоо биш юм а гэхэд ер нь өнөө маргаашгүй дэлбэрнэ гэдэг нь л 100 мянган жил юм байна. Тэгсэн чинь ингэж хэлээ. За одоо тэр Betelgeuse гэдэг байгаа энэ бидний мэдээд байгаа тэр супернова болно гэдэг шүү дээ. Тэгэнгүүт энэ Betelgeuse гэдэг энэ дэлбэрэлт болвол яг яах вэ? Энэс ерөөс хамгийн нэгдүгээр нь ерөөс айх хэрэг байхгүй. Дэлбэрэл сонсогдохгүй шүү дээ байсан. Тий, сансарт нөгөө дуу чимээ төрүүд сансарт вакуум орчинд дуу чимээ сонсогдохгүй учраас ингэстэй эн чинь нарнаас 900 дахин том юм дэлбэрүүл ууднастай амар юм болно. Тэгтэл ямар ч дуу сонсогдохгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэнгэрт маш том ийм гэрэл үзэгдэнэ. Гэрэлтэн. Одоогийн нарнаас ч тод юм байгааз барах. Тий, өдрийн цагаар баг 2 нартай болцсон шиг ийм гэрэлтэй болно. Хэрвээ одоо ингээд маргааш ч юм уу те энэ Betelgeuse гадаг энэ супер од дэлбэрлээ гэж бодоход. За ингээд нар руу харахаар нүд гэлбаад нулимс гоожоод байдаг бол тэр супернова гэдэг тэр ингээд гэрэл цацраад байгаа газар руу харахад нүд өвдөхгүй. Бүр тэгээд ингээд бүр шүнжин цагаан гэгээтэй байна. Шүн харанхуй болохгүй ингээд нэг гэрэлтэн. Тэр чийс амар юм лээ. Тийм дэлбэрэлтийн гэрэл нэгээд харагдаад байна гэсэн үг. Тийм тэгээд бүр ингээд өдөр бол жишээ нь ингээд энэ супернова ингээд дэлбэрчлээ гэж бодоход юу яадаг. Бүр ингээд сүүдийн тэр гэрэлт нь баг юм сүйдэрлэхэр хэмжээний тийм тод гэрэл манай дэлхийд ажиглагдана. Дэлхийд дээр байгаа хүмүүс харж чадна. За эхний 3 хоног бол өстой нэг цагаан шүн гэдэг шиг л ийм баг 2 нар гарч уугэмээр ийм их гэрэлгээтэй болж харагдана. Бүр шүн нүртэл. Бид нэр харах юм бол тэгээд ер нь айгүй сонин өөрчлөлтөнд орох юм билээ. Сайн нэг Insomnia гэдэг кино үзсэн байхгүй юу? Альчинаа тоглодог. Тэгээ Аляскт очсон байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг Аляскт чи яг оцсон үеэр нь шүн болтгоо. Тэгээд ингээд гадаа гэгээд байгаа. Хүүхдүүдийн сургууль руу явж мэдүүлэг авъя гэсэн чи одоо 10 цаг болж штэ. 22 цагийг хэлж байгаа байхгүй юу? Тэгээд унтаж чадахгүй бүр 7-8 шүн болдог өлөө дээ. Ерөөс нөгөө нэг гэрэлтэд унтаж чадахгүй. Тэгэхээр биднэрт яг ингээд хэрвээ ийм болох юм бол яаж нөлөөлөх вэ? Бас нөгөө нэг ургамлын аймагт яаж нөлөөлөх вэ гэдэг айгүй сонирхолтой юм аа. Гэхдээ зөвхөн нөгөө цагаан гэгээ гэдэг чинь бол нэг юм яг манайх чинь бол яг нэг юм үүр цайхын өмнөхөн ч юм уу те. Тэрийг хэлдэг шүү дээ. Ингээд нар жаргацсан нэг юм холын юм бол бүдггээ харагдана тийм. Иймэрхүү байдлаар тэгэхээр харьцангуй гайг бах. Зүгээр энэ дэлбэрэлтийг уулна ингээд одоо бид нар амьд сэрүүн байгаатаа үзчихвэл маш гоё зүйл. Айгаад ах юм байхгүй. Ягаад гэвэл 642 гэрлийн жилийн цаан дэлбэрч байгаа учраас бидэнд бүрт ямар ч аюул байхгүй. Тийм ба. Зүгээр л гэрэл ингээд нэг мэлтийсэн гэрэл харагдана. Тэнгэрт өөрөөр юу ч нөлөө байхгүй. Тэ ямар нэгэн аяг загч байгаа шиг ингээд пичгийсэн дуу чимээ сонсогдохгүй. За дээрээс нь ямар нэгэн сансрын хурц долгион цацраг туяа манай дэлхий рүү ирэхгүй. Тэ. За ерөөсөө л ирж байгаа юм нь бол юу яана? Тэр гэрэл анзаар гэж байгаа юм гэрэл ирнэ. Гэтэ яг ингээл эрэх төгчийн дэлбэрэгчийн мэлбэрэгчийн ингээл ийм болол яг нийгэмд юу болох вэ гэдэг надад амар сонирхолтой байдаг шүү дээ. Одоо нэг солир ирлээ мэрлээ дэлхийн мөрөглөө гэхээр юу болдог вүлээ дээ. Тий, тэгээд энэ бол ингээд бидний хизээч дэлбэрч магадгүй гэж хүмүүс үзээд байгаа учраас магадгүй одоо ингээд бид нар амьд хуудаа энэ юуны Betelgeuse гэж байгаа энэ том супер одны дэлбэрэлтийг харуул нарийн ажиглал одоо ингээд дурангаар бол маш сайн нарийн ажиглаа юу болж байгааг нь хараад бид нар бол гэрчин болж бол Тэгтээ 100 мянган жил мэдгүй. 100 мянган жил насч маргааш хийж магадгүй 100 мянган жилээр дараач хийж магадгүй ёо. За дараагийн нэг зүйл өндөр жил гэж ярьдаг штэ бид нар. За өндөр жил одоо оронтой холбоотой. Жил бүрийн хавар өдөр шөнө тэнцэх үеэс дараа жилийн өдөр шөнө тэнцэх хүртэлх хугацааг буюу за одоо ойлгомжтой гэвэл наврицаас дараагийн навриц хүртэлх гэсэн үг байхгүй юу? Энэ хугацааг тропикийн 1 жил гинэ. За тропикийн жил нь штэ тий 365 10,000-ны 2422 гэсэн ийм хоног юм байна. За харин нарны эсрэг чиглэлд орших одтой харьцуулаад үзэхэд дэлхийн нарыг нэг бүтэн тойрч иргэх хугацааг одны жил гэж нэрлэдэг. За одны жил нь бол 365 10,000-ны 2564 хоног байна. Энэ хоёр хоорондоо зөрүүтэй байгаад байгаа. За дэлхийн тэнхлэгийн налалт 26,000 жилийн мөчлөгтэйгээр ингээ өөрчлөгдөж идэг. Налгана. За ийм учраас одны жил нь улирлын жилээс өөр
ингээд хоорондоо зөрөөд байгаа гэсэн үг байхгүй. Бид нар өмнө ярьж байсан шүү дээ. Энээс шалтгаалаад нөгөө нэг хойд туйлын од ч гэсэндээ хаяа өөрчлөгддөг гэж ярьжсэн шүү дээ. Тэгэд ийм юмны улмаас дэлхийн одтой харьцуулсан орбит ба улирлыг харьцуулсан мөчлөг ингээд өөр өөр байгаад байгаа байхгүй. Тэгээ уг нь бол одны жилээр явах хэвээр гэтэл үгүй улирал чинь өөр байгаа байхгүй. Тэгээд яг хүн төрлөختний анхных биш ч гэсэн тухайн цаг үедээ бол хамгийн дэвшилттэй тооллыг манай эртний өмнөх 45 онд Юли Цезар, Ромын эзэн хаан Юли Цезар нэвтрүүлсэн. Тэгээд энэ тооллыг одоо Юли Цезарын буюу Юлийн календар гэж нэрлэнэ. Тий? Тэгээд мэдээж одоо юу гэдэг алтартай эрдэмтдээр тооцоо хийлгээд за ингээд энэ календараар явна шүүгээд Юлийн тооллоор бол жил 12 сартай. За сар бүрд хэдэн өдөр байхыг нэгдэн тогтоод за ингээд нэг жилийг 365 зууны 25 хоног гэж тооцоолсон. Яг 365 хоног биш. 10 сартай байсан те. 10 сартай байжсэн чи Юлийн 1 сар нэмээд тэгээ Юлийн нэмэлтсэн чи би бас дахиад 1 сар нэмнэ гэдэг нөгөө август дахиад 1 сар нэмээ тэгээ 10 сар. Тийм шүү дээ. Тий. Тэрнээс биш одоо бид нар чинь Декембер гэдгийг чинь англиар 12 дугаар сар гэдэг шүү дээ. Гэтэл дека гэдэг чинь латинаар бол юу гэсэн үг 10 гэсэн үг шүү дээ. Тий. Ингээ зөрөөд идэг те. Тэгээд юу яд юм байна? Тэр нөгөө нэг одоо нэг жил чинь бол 365 зууны 25 хоног гэдэг аахгүй. 365 хоног нь яг 24 цагийн ийм бүтнийг хоног. Гэтэл 25 бутархаа 25 нь болохоор 6 цаг юм байна. Тий. Тэгээ ингээд 365 хоног тэгээ нэмэх нь 6 цаг ингээд жилд нэг удаа нэг бүтэн жил болно. Тэгсэн чинь ингээд яваад тэр нөгөө бутархаа 25 чи ингээд хуримтлагцаар байгаа 4 жилд нэг удаа өндөр жил гаргаад тий 29 хоног болгоод ингээд тэрийг ингээд тэр дутуугаа ингээд бутархаагаа ингээд нөхөд яваад байгаа. 2 сарын 29-нд төрсөн хүмүүс төрсөдрөө хитэн тэмдэглэдэг бол 29-нд л тэмдэглэдэг байл гэдэг бодвол 4 жил тутамдаа тий 4 жил тутамдаа бол тэгнэ. Тэгэл үлдсэнд нь үл тэмдэглэхгүй шүү дээ. Өдөр нь байхгүй юм чи. 28 гэдэг юм лөө. Тий. Угаасаа 29 гээд гарч ирэхгүй юм чинь 29-нд л тэмдэглэдэг баг. За тэгээд энэ 365 зууны 25 хоног чинь улирлыг харьцуулсан жил буюу нөгөө тропикийн жилээс 11 минутаар урт. Тий. Ингээд 11 минутууд чинь нийлээд 128 жил тутамд нэг хоногийн алдаа гараад хоримтлагтаад байсан. Тэгээ ингээ хоримтлаг гэж байгаад 1500 онд бүр 11 өдөр зөрөө гараад ирсэн. Нэг хоримтлагч явсаар байгаа. Тэгэн гут нь энийг анзаараад тэгээд 1582 онд Ромын пап 13 дугаар Григори энэ алдааг засаж шинжилээд за ингээд энэ шин тоолол үүсгээд энэ бол Григорийн тоолол. Одоо бид нар чинь бол Григорийн тооллоор явж байгаа. Юлийн тооллыг халаад тий ийм юм байна лээ. За тэгсэн чинь Орос зэрэг зарим улс орнууд өөрсдийн нөгөө өнөө алдартны шашнаар явнаа. За. Ромын пап католик шашин биднэрт ямар ч хамаагүй гээд 20 дугаар зууны хүртэл Юлийн календар ашиглаж эхэлсэн юм. Ашигласаар л байсан гэсэн үг. За үүнээс нь болоод нөгөө нэг Оросын ухаанлыг бусад орнуудын ухаанлыгаас 14 хоног хоцорч яваад байна л та. За тийм. Грек басыг адилхан гэсэн. Тэгээд Ромын талаар явахгүйгээ гүрээгээдсэн ба. За ингээд 1917 оны Орос толсон нөгөө нэг ханыгаа авч аясаа хувьсгалч 10 дугаар сарын 25-нд болсон шүү дээ. Тэгсэн. Гэтэл дараа нь 1918 онд энэ алдаагаа залруулъя гэж бодсон юм байна л да. Тэгэд Григорийн хооллыг шилжиж гээд ингээд нийтээрээ үзэж байгаа. Орос шилжсэн. Тийм. За ингээд шилжихдээ 1918 оны 1-р сард за дэлхийдээ хөл нийлүүлэхгүй бол болохоо байлаа. Григорийн хооллыг шилжнэ. 1 сарын 31-ний дараагийн өдөр нь шууд 2 сарын 14 шүү гэж заасан. Яа. Энэ хоорондох өдрүүд юусэн байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол Оросын хувьд бол 1918 оны 2 дугаар сарын 1-ээс 13-ны өдрүүд тэр чигээрээ байхгүй алгасан гэсэн үг. Тэгэхээр энэ өдөр буюу те 2 сарын 1-ээс 13-нд ямар ч тэмдэглэл зүйл байхгүй түүхэнд нь үлдээгүй. Тэр өдрүүдэд төрсөн хүн гэж байхгүй. Өдөр тутмын хэвлэл нь ерөөсөө гараагүй. Ерөөсөө тэр өдрүүд Оросд энэ чигээрээ байхгүй гэж үзэж байна. Мэдээж байхгүй тий. Нөгөө хувьсгал болсон өдрөөс хойш яг 365 тоолоод 1 жилийн 11-р сарын 7-ны өдөр таарсан гинэ. Тий. За ингээд нөгөө октябр сард болсон хувьсгалын 11 сард болдог болсон. Ноябр уул нь ноябр. Бид нар октябр гэдэг амарлангоос 11 сар тэмдэглээд байгаа нь гайхаад идэг шүү дээ тий. Энэ Юлийн календар зөрүүлж ашигласнаас болоод Оросууд одоо хүртэл 2 шинэ жил 200 сарын баяр тэмдэглэдэг гэж байгаа юм. Тэгээд за яг хөө дээ жоохон халтраад юу цаг тоол руу орчлаа. Гэхдээ энэ өнөө цаг тоолол өндөр жил чинь мэдээж одоо оронтойгоо сансар огтргуутайгаа яалтчгүй холбоотой асуудал юм аа. За 14 цаг 40 минут болж байна. Таны гэр бүлийн хамгийн үн цэнтэй мөчүүдэд бид хамт байна. Интернет тэмдэглэл хамтран ажиллаж байна. За, интернет тэмдэглэл жирэмсний хяналт, за жирэмсний үеийн сургалт, за төрсний дараах совлил асаргааг цогцоор нь үзүүлж байгаа. Та магадгүй жирэмслэгээр төлөвлөж байгаа бол эсвэл жирэмсэн байгаа бол за энэ амьдралынхаа энэ онцгой үеийг интернет тэмдэглэлт даатгаарай.
Тэгэлгүй яг сайхан маань нэг юунд нэгдүгээр төрхөд төрөө гарсан байна л та. Тэгээд яг ингээд нөгөө дотор нь өөрөө төрж байгаа болохоор нөхцөл байдлыг нь яг ингээд жоохон таг байснаа сэтгэлээ ингээд хуваалцаж байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд эмэгтэй хүн чинь жирэмсэн байна гэдэг чинь сэтгэл санааны хувьд хамгийн нөгөө эмзэг үе дээрээ байдаг. Тэгээд энэ үед нь яг эхнэрээ ойлгоё, одоо охиноо ойлгоё, бэрээ ойлгоё гэдэг юм бол бид нар аль болох ийм таатай, духтай, цэвэрхэн ийм орчинд төрүүлэх нь яг ингээд тэр хүний үед бодит дэмжлэг болж өгөх юм билээ л дээ. Тэгээд юу яаж вэ? За, интермед эмнэлэгт ингэж байна. Эмэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоо жирэмсний хяналтын иж бүрэн багц. За, жирэмслэлт, төрөлт, няран асаргаанд бэлтгэх сургалт 5 дугтаа орчинд мэрэгжлийн багийн хяналтанд ор гэр бүлийнхээ хамт төрөн за төрж болно те өөр ингээд аавыгаа ээжигээ одоо өөр юу ч үү те манайхан ч бол гадаан л оролдоод байдаг шүү дээ те тэгээд төрсний дараах сэтгэл зүйн болон биеийн асаргаа зөвлөгөөг бас эндээс өгнө. За тэгээд бас төрсний дараах их нярайн сувлилт үйлчилгээ үзүүлнэ. Энэ төрсний дараа бид нар аминдал ингээл нөгөө нэг төрсний дараа юу ягаал халуун шүлмэл уулгаал юу ягаад байдаг. Тэгтэл тэр сүү орохгүй байгаа чинь бол уг нь сэтгэл санаа айгүй чухал юм гинэ тий. Тэгээд манай найзууд бол ихэнх л тэгж ингээд төрөөд тэгээд нөгөө нэг сүү орохгүй хангууд наа чи бичээ идсээр байгаа тэг аймаг харгалуулаад харин за тэрнээсээ өөртөө эмгтээчүүд нь бүр тэрнээсээ болж хямраад байдаг гэх. Тий, жин нэмснээсээ болоо. Тэгээд ер нь сүү орох чинь их хүн сайн унтаад тэр цуснасаа сүүгээ үлдвэрлэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэсэн чинь ээжүүд нөгөө төрсний дараа асаргаа гэж байхгүй учраас яадгүй гэдэг нөгөө хүүхд өөр ингээ хараад ингээ сэрүүн байгаад байдаг хүлгэл оролдоод тэгээ ингэж оролдох нь улмал нөгөө нэг сэтгэл санааны хэцүү байдалтай явж улмал сүү байхгүй орж ирэхгүй ингээ хугацаа алдаад байдаг. Харин яг ингээд төрсний дараа хасаргаатай бол таны хүүхдийг чи өөр хүмүүс харж байна. Тэгээ та тэр оронд сайн унтаж амарнаа. Тэгээ унтаж амархаар ч хүний сэтгэл зүй сайн байна. Цуснасаа сүүгээ сайн үйлдвэрлэн тэгээ та хүүхдээ сайн хүүлэн гэх мэтчлээ. Ерөөсөө л яг ингээд энэ төрөх үеийн төрсний дараах үеийн асаргаа бол аяйгүй чухал байдаг шүү. За туршлагатай эмч мэрэгчлэлтэн 5 дугтаа орчин 24 цагийн тусламж таныг хүлээж байгаа. Интермед эмнэлгийн утасны дугаар 77 техник 11 11 гэсэн утас байна. 77 техник 11 11. Таны гэр бүлийн хамгийн үнцэнтэй мөчүүдэд бид хамт байна. Интермед эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За сансар огторгоо сонирхолтой сансар огторгоо гэж явж байна. Тэгээд манай Нарны аймагт одоогоор 3800 орчим сүүлт одоо илрүүлээд байгаа. Манай Нарны аймаг дотор бүртгэгдсэн нь. Тий, илрүүлсэн нь. 3800. Тий. За 24 оны эцсээр гаргасан тайланд болвол илрүүлээд тэгээд нөгөө нэр өгцөн, тоолоод нэр өгцөн нь 3800. Харин цаана нь бидэнд мэддэхгүй бүр хідэн тэрбум сүлтод байгаа гэж үзэж байгаа. Тэгээ сүлтод бол манай Нарны аймгаас одоо юу гэдэг Нарны аймгийн зах хязгаараас гаралтай. За ингээд сүлтодны одоо найрлага нь юу гэдэг гэсэн чинь мөс байна, шороо байна, тоос байна, элдв төрлийн чулуунууд байна. Тэгээ эдгээр шиг ингээд нийлээд ингээд шамбаралтаад нэг юм тэгцэн. За сүлтоднууд бол харьцангуй 100% замаар нарыг тойрж иргэдэг гинэ. Яг ижлэгийн хэмжээтэй биш. Нарлуу нэг ойртоол, нэг холтоол, нэг ойртоол ингээл нарыг тойроод идэм байна. Тэгэнгუთ наранд ойртох үед нь нарны дулааны нөлөөгөөр нөгөө нэг мөс цас нь ингээд цас мөс нь хайлаад тэгээд нарны халуунаас болоод ууршд юм байна. За. Ууршаад ингээд уур гарна штэ. Тэр уур нь ингээд нөгөө сүлт тод чинь ингээд нисэж байгаа штэ. Тэнгүүд хойшоогоо ингээд нөгөө нэг сүүл болж харагдаад байдаг. Тэрнээс ингээд сүлт тод чинь ингээд шатаад тэгээд тэр нь утаа болоод байгаа юм бол биш. Тий, зүгээр л наранд ойртох үеэрээ. Тэг яага заримдаа харагддаг. Наранд ойртоод ирэхээр нөгөө нэг цас мөсөнд хайлаад ууршаад тэр уур нь ингээд нэг юм юу гараад байдаг. Сүүл болгож харагдуулаад байдаг. Тий. Тэгээд дээрэс нь чинь нөгөө нэг нарнаас ирж байгаа одоо юу гэдэг нараас ирж байгаа тэр энерги гэдэг юм уу та тий. Тэр нь үлээгээд арагшаага ингээд сүүл шиг арагшаага тэр ууршиж гардаг. Ийм юм байна. Тий. Тэгээд за жишээ нь сүүл татан дээр байгаа тэр мөс бол заавал усных ч байх албагүй. Метан, аммиак гэдэг ингээд ийм хийн одоо хөлтцөн мөснүүд байж болно. За тэгээд дээрэс нь сүүл тод яагаад гялзаад байдаг гэсэн нөгөө мөсдсөн учраас нарны гэрэл ойгоод мөсөн дээр нойж гэрэлтэж харагдаад байдаг. Ийм юм байна. Тэгэд сүүлд одны сүүл бол нэрээ яг нарны эсрэг зөвхтэй байна. Нөгөө нарыг тойрж байгаа учраас сүүлд нарталтаа ингээд уур татуулаад байж идэг. Ийм юм байна. За сүүлд однууд ихэвчлэн 2 бүсээс гаралтай гэж юм л да. За нэгдүгээр Куприйн бүслүүр гэж байгаа. Энэ болохоор дэлхийн уян гарагаас цаашаа орших юм астероидын бүслүүр гэж явдаг. За нөгөө нь болохоор Оортын үүл гэж нэрлэгдэх нарнаас 1000-100 мянган одон орны нэгж зайтай газраас ирдэг. За энэ хоёроос л ирдэг байна шүү дээ. Оортын үүлэнд бол 10 их найд буюу 10 тэрлион бит байгаа. За тэрлионд ярахаар инээ түрээд байгаа.
За зарим сүлд одод нарлуу ингээд ийм бүр ойрцсон үедээ нарны салхинаас гадна хажуугийн гаригуудын таталцлын нөлөөнд ордог гэж байгаа. Тэгээд 2 за бүр зарим тохиолдолд 3 сүлдтэй харагддаг. Зөвхөн нарны нөлөө биш нөгөө эргэн тойронд нь байгаа гаригуудын таталцлын нөлөөнөөс болоод тэгэхээр 3 сүлд од гэж юу нь бол байдаг байх нь шүү дээ. За зарим сүлд одод нарыг тойрох замынхаа дагуу ингээд нөгөө тодорхой мөрчлөгтэйгээр дэлхий дээрээс харагддаг юм байна л да. За жишээлх юм бол Хейлигийн сүлд од 76 жил тутамд дэлхийд ойртон ирж харагддаг аа. Тэгээ бусд үед нь юусаа харагддаггүй. Тэгээ энэний талаар айгүй сонирхолтой мэдээлэлүүд бас зөндөө идэм билээ. Дундад зүүнний үед сүлд од үзэгдэх юм бол өстой мууяр дайм болох чинь тахал гарах чинь ингээл айгүй хэцүү зүйл ярьдаг байсан шүү дээ. Харин орчин үед бол нөгөө шинжлэх ухааны үнийг арай өөрөөр харж байгаа. Нарны аймгийн гарал үүсэл бүтэц өөх түүхийг судлах маш таатай боломж гэж хардсан юм. Сүлд од дэлхүүр ойртож ирж байна. За тэгвэл нарны аймагт нийтдээ сая 300 мянга 933 ширхэг солирын биет илрүүлсэн. Тэ. За үүнээсээ 38,491 нь дэлхийн орчмын тойрог замд дөхөж ирдэг. За астероид бол нарны аймаг үүсэх үед гариг болж чадаагүй ийм үлдэгдэл жижиг биетүүд. Жохон. Тий. За хамгийн том астероид гэвэл 940 км хэмжээтэй байдаг гинэ. За ингээ энэс одоо шижигэрнэ. За хамгийн жижиг нь бол хэдхэн метрийн хэмжээтэй. За гэхдээ 940 км гэдэг бол одоо их том тоо. Гэтэ 940 км байтугай зүгээр л 10 км-ийн диаметртэй ч юм уу хэмжээтэй ийм астероид дэлхийдээ ирээд мөргөлдүүл тэгэл дэлхий дээр их амьдрал будаа болно. Тий. Тэгээ ер нь бол ямар хэмжээтэй астероид ирж дэлхийг мөргвөл хэр хэмжээний хохирол учруулах вэ гэдгийг бүр тооцоолсон байт юм байна. За 25-аас 50 м хэмжээтэй солирын биет нэг хотыг бүрэн сүрүүлнэ. Ерөө дэлхийг ирж мөргөх юм бол 25-аас 50 м. 50 м. 50 м шүү. За жишээ нь 1908 оны Тунгуст буусан солир ойролцоогоор 50 м диаметртэй байсан. 2000 км2 ойг сүрүүлж 2000 км2 гэдэг чинь ерөөсөө 40-ыг харьцах нь 50 км-тэй ийм том газар нутаг шүү дээ, тий. Бүхэлд нь сүрүүлсэн. За тэгэхээр 50-аас 50 м-ээс нэг 140 м хэмжээтэй солир бол бүр ингээд нэг бүс нутгийг сүрэлд авцарна. Тий. Тэгээд ийм одоо гэдэг солирыг бол NASA бол аюултай гэдэг ангиллал оруулдаг. Нөгөө Armageddon гэдэг кинонд дэр чи яг ингээд дэлхий рүү ирж байгаас юу астероид руу зүрж хүмүүс явдаг. Тэнд нь дэлбэлдэг. Тэнд нь дэлбэлдэг. Тэгвэл дэлхийг сүрүүлэх гээд байдаг. За тэгвэл өргөжлүүлээд 140 м-ээс дээшээгээ 1 км хүртэлх ийм хэмжээтэй олчих юм бол бүр улс орны хэмжээний сүрэл авчирнаа гэж байгаа. Бүхэл бүтэн улсыг ийм устгах чадвартай байх нь. Өөрөөр хэлэх юм бол нөгөө цунами галт төмөр үүсгэнэ гэсэн үг л дээ. За тэгвэл 1 км-ийн хэмжээтэй солирын биет яг яад ингэ гэхээр дэлхийн цаг уурт өөрчлөлт оруулнаа. Бүс нутаг олон улсын хэмжээний сүрэл дагуулж байгаа. Бүр цаашлаад томроод 5 км-ээс дээш диаметртэй олчих юм бол дэлхий дээр байгаа бүх хүнийг буюу соёл иргэншлийг сүрүүлэх хэмжээний ийм амир сүрэл ирнэ. За биологийн олон төрөл зүйл устнаа гэж үздэг. За 5 км-аас дээшээгээ нэмэгдээд 10 км болвол яах юм? 10 км-аас их болчвол яах юм гэхээр бөмбөрцгийн хэмжээний сүрэлд амьдралын ихэнх хэлбэр мөхнөө гэж үздэг. За гэхдээ яг айхан байхгүй. Яагаад байхгүй гэдэг жан гэхээр NASA, Роскосмос, Европын сансрын агентлаг, Японы сансрын агентлаг гэдэг ийм боломжит бүх сансрын агентлагууд бүх солирын биетийг ингэж чадах чинээгээр хянаж байгаа. Тэгээ явах замыг нь тодорхойлж байгаа. Заримдаа л алдаад байдаг болохоос ч. Тэд нэр 140 м-ээс дээш хэмжээтэй. Тэгээд дэлхийн орчмын бүх солирын биетийг хянаж идэг. Тэгээ одоогоор ойрын 100 жилдээ хэмжээний гамшиг сүрэл дагуулах ямар ч солирын биет дэлхийдээ мөргөлдөх магадлал байхгүй мэн. Тиймээс та биднийг амьд байхад бол ийм зүйл болно гэж саналдгүй. Тэр хэмжээний аюул ирлээ гэхэд өөдөөс нь одоо нөгөө нэг сансрын хөлийг явуулаад замд нь тесэлдэг ч юм уу те. Эний чинь DART гэдэг юм ба штэ. Энэ системийг. Тийм DART технологи гэдэг нь өмнөөс нь нөгөө нэг юу явуулаад сансрын хөлийг явуулаад тэгээ ирж яах замд нь устгахчихыг хэлж байгаа юм байна. Тийм нөгөө лазер буу гэдэг шиг юм байна. Тийм ийм болноо л гэж үзэж байгаа. За ингээд өнөөдөр сонирхолтой сансар өгтрөгөө гэдэг булангаар нөгөө төл нэвтрүүлгийг түрээд өндөрлөө. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цэвэр Тунгалаг Цэнгийг амт Акофина хамтран ажилласан. За мөн таны гэр бүлийн хамгийн үнцэнтэй мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажилласан баярлалаа. За баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг улаансараа 15 цагаар бимитаас илүү шүпийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.